Чингисэрийг дараагийн элтгчээ Өвтөн Авчгай Батгишин сайн байцгаана уу Хинтээ аймгийн залуусаа. Юуны өмнө бүгдээрээ нэг хайр гэдэг дасгал хийя. За хүн хайр түгэх ёстой. Бүгдээрээ дагаад хийгээрэй. Хайр түгэх ёстой, өөртөө хайртай байх ёстой, бусдад хайр өгөх ёстой. Тэгээд дэлхийд хайр бас илгээх ёстой шүү. Та нартай хайртай шүү. За өнөөдрийн илтгэл маань юу ярих ёстой юм аа? Хүн болгон бага бахта нэг айдастай байдаг. Би болохоор харанхуугаас айдаг байсан. Дараа нь би өндрөөс айдаг болсон. Лифтэн суугаа явахаараа бүр ингээ айдаг байсан байхгүй юу? Тий. Тэгээд би энэ айдсыг даван туулахаар 7134 метрийн өндөр Памирын уулс болох Ленэ оргилд оргилдсан байдаг юм аа. Гэхдээ миний энэ Ленэ оргилд явж явах явцад нэг та нартай нэг зориулчмаар нэг том түүх болсон байдгийн. 7 сарын эхээр Ленэ оргилынхаа үндсэн хотг дээр ирээд 4100 дээр ирээд 4100 дээрээ ирчээд тэр маань кемп 1 байхгүй юу? Кемп 1 дээрээ ирчээд кемп 2 руу бид нар шөнийн 4 цагт үүрээр явсан. Тэгээ үүрээр босоод 1 километр гарan алхаж явах явцад би мөсөн гол дээр унтсан. Мөсөн гол дээр унаад ингээ өвдгөө харсан чинь 2 л цоорцсон байсан. 2 өмдтэй явсан, 2 л цоорцсон байсан. За тэр чи яах вэ? Би тэгээ цаашаа алхлаа. Хүнд байлаа. Миний хөл бүр хүндрээд, толгоо эргээд яалтчгүй ер нь гутлаар дүүрэн цус дүүрсэн бололтой ер нь явж чаддаггүй. Тэгээд эхний нөгөө өндөр авалт хийж байгаа юм чинь бид нар нөгөө олсондоо ороход худраг кошко хийдэг байхгүй юу? Тэгээд зогсчихсэн чинь яалтчгүй нөгөө үүр гэгэрсэн болохоор цасан дээр миний нөгөө цусны мөр гарцсан байсан. Тэгээд цусны мөр гарцсан байсан. Гэтэл миний өвдөг аль хизээний цоороод бүр яг юм ангаац аам шиг ингээд цаанаас нь нөгөө нэг өөх нь гарчихсан яг ин хил шиг ингээ унжицсан байсан байхгүй юу? Тэгээ би яг одоо яах ёстой вэ гэдэг жил манай өндрийн ахлагч маань ирээд энийг одоо бид нар шууд йодоор цэвэрлээд антибиотикч ажилд тавиад боох ёстой гэд. Тэгээ яг тэрний хэлснээр бид нар боогоод тэгээ би цаашаа хахад алхсан чинь ер нь би нэг 2 км замыг би 2 цаг явчих байх гэсэн чинь 6 цаг явсан. 6 цаг яваад 5300 дээр кемп 2 дээр ирсэн чинь миний хөл ингээд аль хизээний ангаацсан юм мух олцсон байсан байхгүй юу? Тэгээд яах вэ бид нөгөө өндөр авчаад өндөр буун гэд 2 өдрийн дараа бид нар 4100 алхасаад 4100 дээр нэг кончоод 3600 дээр ахиж очиход ерөнхийдөө 20 км алхахдаг байхгүй 20 км алхахад очингууд миний хөл яг бүр илүү амар онгоцсон. Тэгээд тухайн үедээ бид нар нөгөө нэг гарын дор материалаар зүү утас гэдэг юмыг архиар ариутгаад тэгээд оюулсан. Оюулахад нөгөө нэг аль-алиндаа эвтэхийн юм болов гэд би нөгөө өндрийн дарга маань ойж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ойж байгаа явцдаа би нөгөө хүнд таатай нөхцөл үүсгэе, өрдөөч таатай нөхцөл үүсгэе гэд би шүдээ зуугаад бичлэг хийгээд нөгөө хүмүүсээ хөгжөөгөөд хөгжим тавиад тэгээд мэдээж би оюулж дуусгачаад 22 хоногийн дараа Ленэ оргилдоо амжилттай аваад ингээд бид нар нөгөө нэг медаль авсан байдгийн Ленэ оргилд амжилттай оргилдоо гэж. За тэгээд уулчин хүн болгоны мөрөөдөл Эверест байдаг. Хүн болгон Эверестийг зорддог. Би Эверестийнхаа менежерийг хийгээд 8 өдрийн бүрэлдэхүүнтэй 23 хоны 4 сард явсан байдгийн Непал руу. Тэгээд тухайн үед миний өндөр авалтын
өвчин орж ийн гэд миний биеийн байлд маш хүнд байсан. Ууланд болохоор өндөрийн өвчин гэж байдаг. Толгоо өвддөг, гидс дотор өвөрхдөг, ханиалгадаг, хоолоо өвддөг гэд. Тэр өндрийн өвчнгүүд би туулаад яваад байна, тусаад яваад байна гэд. Тэгсэн мөртлөө би яг оргилцсан. 23 оны 5 сарын 22-ны өглөө оргилцсан байдгийг. Яг нодлон тэгээд би Монголдо гэртээ ирчээд би ерөөсөө эдгэрдгүү, миний нөгөө өндрийн өвчин гардгүү. Тэгээд би 9 сард урьдчилсан үзлэгээр орвоо. Тэгсэн чинь нэг үхдэг ханиад турцсан байсан. Яг би өнөөдөр те 8-9 сар эмчлүүлсэн ч гэсэн би энийг ханиад гэж нэрлэлцээ. Гэхдээ энэ минь хортой хавдар байсан. Тэгээ хортой хавдраа би 8-9 сар туулаад өвчний амьдралаар амьдрмаагүй учраас би уулын амьдралыг ахаа сонгоё гэд. Сая энэ жил 24 оны 9 сарын 24-нд оргилцсан. Одоо та бүхэндээ оргилцсан киног үзвэл. Памирын уулс болох Манслуу оргил 5000 дээр бид нар нөгөө үндсэн хотг дээр байгаа. Үндсэн хотг дээр өглөөний 6 цагт босоод 6 цаг 30 минутанд хамаг юма бэлдээд одоо ингээд дээшээ явна. Ер нь хүн өндөр дээр болохоор ер нь хөдлөхөд амар хүнд байдаг. Унсан малгайгаа авахд хүртэл хүнд байдаг. Доошоо яваад бие засахад хүртэл 100 м бие засахад хүртэл хүнд байдаг. Ингээд нөгөө уулынхаа доор залбираад, ууландаа мөргөөд намайг амжилттай оргилдуулаад өгөөч гэж явж байгаа. Үндсэн хотгоос одоо бид нар 5500 дээр очино. Энэ болохоор кемп 1. Нэлээд цастай, сэрүүхэн, гэхдээ хүн нөгөө өндөр авалт хийж байгаа болохоор их халууцаж явдаг. За ингээд дандаа нөгөө мөсөн голын авиралт хийдэг. Уулын орой руу явж байгаа ч гэсэн одоо кемп 3 хүртэл өндөр авалт хийн. Мөсөн голоор авирна. Ангалтай. Ийшээ өгсөж явах хавцаанд ерөнхийдөө хасах 15-аас 20 гэх юм хүйтэн байсан ч гэсэн халууцдаг хүн. Яалтчгүй нөгөө нэг техникийн авиралт гэдэг маань хүнийг халууцуулж идэг. Тэгээ бид нар нөгөө өндөр толохоор нөгөө халууцч болохгүй, хөлсөө гаргаж болохгүй гэдэг дүрмтэй. За ингээ кемп 3 дээр ирж байгаа. Одоо кемп 4 рүүгээ явж байгаа. Одоо нөгөө авиралтаа хийх гээд кемп 4 дээр шөнийн 12 цагт очиж байгаа. За өглөөний 5 цаг 8 минутанд 8120 дээр ирж байгаа энэ маань. За 8040 дээр яг үр цайж байгаа. Одоо нөгөө нэг оргил дээр Монгол улсынхаа далбайг мандуулах гад хүлээгээд олон хүмүүсийн дараа очрлоо зогсож байгаа. Миний нэг ганц мөрөөддөг юм бол уулан дээр битгий шуурга шуураасай гэж мөрөөддөг. 8000 та хайрхнууд маань нэлээх салхилдаг. За ингээд оргилдоод зогсож байгаа тэр доор би байна. Би болохоор нөгөө энэ оргил дахь мөч маань ерөнхийдөө нөгөө хавдрыг даван тулж байгаа. Хавдраар өвдсөн
бүх хүмүүстээ зориулж оргилцсан. Тэгээд амьдрал хайран дээр тогтдог. Та бүхэн биенээ хайрлаж яваарай. Тэгтээ хүн хавдар байтугай тэр өвчний ард гардаг. Би өнөөдөр 3 үхэхэд 3 сэгсэн байдгийг. Тэр оргил маань бурхан шиг оргилын сүүдэр дээр хизээж ингэж солонгорж байгаагүй. Энэ оргил маань ингээд солонгороод намайг хүлээж авсанд маш их баярлаж явд юм аа. Ингээд та бүхэндээ нэг хэлмээр санагддаг зүйл маань хүн орчлон ертөнцтэй талархаж явах хэрэгтэй, өвөг дээдстэй талархаж явах хэрэгтэй, аав ээжтэй, хайртай бүхэндээ, найз нөхдөдөө, үр хүүхдтэй, эцэг эхтэй бүгдэнд нь талархаж явах хэрэгтэй шүү. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Надтай холбогдож янз янзын асуулт асууж болно шүү. Би мэдлэгээ өргөн хүрээтэй та бүхэнд түгээх болно.